өдөр буюу 7 сарын 2-ны өдөр улсын их хурлын нэгдсэн чуулганаар нийгэм даатгалын ерөнхий хуулийн нэмэлт өөрчлөлтийг эцлэн батллаа. За яагаад намраас өмнө 9 сарын 1-ээс өмнө батлах ёстой юм бэ гэхээр бид нар 9 сарын 1-нд хуулиараа дараа жилийн улсын төсвийг өргөн барьдаг. За бид нар 9 сарын 1 хүртэл гэр бүл хөдөлмөр нийгэм хамгааллын яам, нийгмийн даатгалын ерөнхий газар бид нийлээд параметрын өөрчлөлтүүдэд тооцож бэлэн болгосон байх ёстой. Тавчхандаа дараа жилийн улсын төсөвт тэтгэврт хэдэн төгрөг хэрэгтэй юм бэ гэдэг тоогоо бид нар эцэлсэн байх ёстой л. Яг өнөөдөр тэтгэвэр авж байгаа 530 орчим мянган иргэн байна. Тийм учраас иргэн болгон дээр бид нар параметрын бодолтууд хийнэ гэсэн үг шүү дээ. Тийм учраас биднэрт хугацаа хэрэгтэй. За ингээд өчигдөр нэгдсэн чуулганаар батллаа. За энэхүү одоо хуулийн нэмэлт өөрчлөлтөөр энэ учрлын засгийн газраас одоо энэ 24-с 28 оны улсын их хурлаас иргэд маань нийгэм даатгалын салбарт юу хүлээж ирсэн юм бэ гэхээр шудраг тогтолцоотой болооч л гэж байсан. Та бүхэн одоо анзаарсан бах энэ жил гарам одоо ахмадууд маань жигсаж тэтгэврийн доод хэмжээг нэмэхийг шаардлаа. Эдний иргэд маань юу шаардж байна гэхээр шудраг бус байгаа учраас тодорхой биш байгаа учраас л одоо шаардлагууд тавиад байна шүү дээ. За энэ хүрээнд бид нар нийгэм даатгалын ерөнхий хуулийн нэмэлт өөрчлөлтөд зарим одоо шинэлэг зүйлүүдийг оруулж ирсэн. За энэ маань нэгдүгээрт олон давхрагт одоо тэтгэврийн тогтолцоотой болно гэсний үндсэн дээр бид нар суурь тэтгэвэр гэдэг ойлголтыг анх удаа Монгол улс маань хэрэгжүүлж эхлэх нэ. За суурь тэтгэвэр бол одоо таны төлсөн шимтгэлээс биш шууд улсын төсвөөс санхүүжиж явна. Дэлхийн 50 гаруй улс байна. За улсынхын төсвөөс санхүүжүүлээд явна. За мөн бидний 2 дугаарт хийсэн өөрчлөлт маань сүүлийн 5 жилийн дунджаар удаж тэтгэвэр тогтоодог байсан бол 2029 оны 1 сарын 1-ээс эхлээд 6 жил, 30 онд 7 жил гэдэг юм ингээд аажмаар бид нар 10 жил рүү хүргэх одоо энэ хүү тогтолцооны өөрчлөлтийг хийлээ. За бид нар яагаад 2029 он гэж байгаа юм гэхээр одоо яг тэтгэврт гарах гээд бэлдээд явж байгаа иргэд бий. Хийх хөдөлмөрөө хийчихсэн, төлөх шимтгэлээ төлчихсэн. За би дараа жил тэтгэврт гарандаа гэд бэлдээд явж ирсэн иргэдийгээ бид нар хохирох гүнүүднээс 2029 оны 1 сарын 1-ээс аажмаар 6, 7, 8 жил гээд явъя гэсэн өөрчлөлтүүдийг хийлээ. За энэ дэр бас дурдж хэлэх зүйлүүд бий. За энэ хүү нийгэм даатгалын одоо энэ айхтар том хэмжээний реформ биш. Гэхдээ зайлшгүй цаг үеийн нэрчгсэн байсан энэ өөрчлөлтүүдийг хийхэд үеийн засгийн газар хичээж ажиллаж ирсэн. 2024 онд хийсэн одоо Булгамтын сайдыг гишүүнийг сайд байх үед хийсэн өөрчлөлтүүд маш том өөрчлөлтүүдийн нэг байсан. Бид нар анх удаа инфляцтай нь уялдуулж тэтгэврийн нэмэх бодлого барьж ирлээ шүү дээ. Урд өмнө ийм зүйл байгаагүй. За ингээ 24 оны хууль маань өнөөдөр хүчин төгөлдөр явж байна. За одоо үеийн сайд нар ариун заяа, инх хамгаалан гэдэг юм уу те. За эрдэнийн засгийн газар бүгд хичээж явсан. За өнөөдөр хийсэн нэмэлт өөрчлөлт бол одоо айхтар 100% одоо өөрчлөлт бас нэг далаалтаар бүгдийг хийх бас боломж. Цаашдаа шийдэх маш олон ажлууд байна. За одоо бид нар улс төрөөс ангид байх энэ хувь хүний нийгмийн хамгаалалт, тэтгэврийн асуудлыг улс төрчид байдгийн хувь хүний оролцоог багасгах хэрэгтэй. За өнөөдөр яг гэр бүл хөдөлмөр нийгэм хамгааллын яам дээр бид нар цаашдаа одоо иргэн Абубакирийн нийгмийн хамгаалал, тэтгэврийн асуудлыг хиймэл оюун ухаанд түшиглэж шийддэг байх хэрэгтэй. Тэгэхгүй бол улс төрчид байдгийн юм уу, улс төрчдийн оролцоо ихсээд сонгуул өгтүүлж хийсээр байгаад өнөөдрийн нийгмийн даатгалын сангийн нөхцөл байдал бас амаргүй байдалд байна. Гэхдээ өнөөдөр хийсэн нэмэлт өөрчлөлтийнхээ хүрээнд бид нар бааз сүрэ хэрхэн өргөдөх үү нийгэм даатгалынхаа. За иргэдийг нийгмийн даатгалын шимтгэл төлөхийн одоо ач холбогдлыг залуучууд маань нийгмийн даатгалын шимтгэл яагаад төлөх ёстой юм? За яг өнөөдөр хөдөлмөр эхлээд явж байгаа залуучууд маань нийгмийн даатгал гэж юу гэдгийг зөвхөн тэтгэвэр биш. Энэ бол насан туршдаа нийгмийн хамгааллын үйлчлэгийг авах юм бодлого учраас бид нар хэд хэдэн өөрчлөлтүүдийг хийсэн, параметрын өөрчлөлтүүд. За эндээс товчхон дурдаад явах юм бол бид нар оюутан залуучуудад боломж өгч байгаа. За оюутан залуучуудаа одоо оюутан хүнийг ажилуулсан аж ахуй нэгж маань тэр оюутны одоо тэтгэврийн шимтгэл буюу 8.5%-ийг төлж болно, төлөхгүй байж болно гэж. Яг тэр нэг оюутан маань өөрөө сонголтоо хийх хэрэгтэй. Би нийгмийн хамгаалалд оруулахгүй уучлаарай захирлаа би одоо тэтгэврийнхээ нийгмийн сонголт өгч. Ингээд 8.5% бид нар төлж болно, төлөхгүй байж болно гэсэн бодлогыг одоо хэрэгжүүлснээр тухайн оюутан маань сурахынхаа хажуугаар аав ээжтэй санхүүгийн дарамт үзүүлэхгүй өөрөө цагийн ажил хийгээд өөрөө тодорхой хэмжээний орлоготой байх боломжийг бүрдүүлэх үүднээс оюутан сонголтыг өгч. За ажил болгочтой саяны оюутныг хөнгөснөр ямар ач холбогдолтой юм бэ гэхээр за мэдээж хэрэг одоо хямдхан ажиллах хүч, ажилуулах бас нэг боломж. Энэ ч одоо ажилтан олдохгүй бас амаргүй байх шүү дээ. Энэ үед нь бид нар за тэгвэл оюутнуудыгаа та нар ингээд зөвшөлтсөд ажилуулаач гэсэн юм боломжийг өгч. За нөгөөдөөр бид нар яг өнөөдөр хөдөлмөр эхлээд явж байгаа иргэдтэй бид нар насны хувьд сонголт өгч байна. За одоо яг
ердийн нас гэж бид ярьдаг юм да. Одоо 55 настай эмэгтэй, 60 настай эрэгтэй маань одоо 61, 62 хүртэл ажиллана гэдэг одоо магадгүй та бүхэн сонгож магадгүй шүү. Өө би тэтгэвртэй гэртээ суугаад хамт олноосоо холдохгүй шүү. Миний одоо хөдөлмөрийн чадвар хэвээр юм. Би цаашдаа ажиллая гэвэл хөдөлмөрийн одоо ердийн нас буюу 61, 62, 60-аас дээш ажиллах юм бол жил тутамд 4% одоо нэмж өгч байгаа. За 3 жил ажиллавал таны тэтгэвэр 12% нэмэгдэх нэ гэж. Харин та 60 наснаас өмнө тэтгэврт гарна гэвэл хасах 4% өгч. За энэ маань нөгөө иргэдээ бид нар илүүтэй хөдөлмөрлүүлэх. За зарим улс төрчид бол ярьдаг эрт тэтгэврт гарах хэвээр 50-та 55-та гэж тэ. Эрт тэтгэврт гарах тусмаа таны тэтгэвэр багтах. Тийм ээ, магадгүй одоо тэтгэврт гараад гэртээ амрах ихний 1-2 жил сайхан байж магадгүй. Одоо бид нар энэ хуулийг хийх явцдаа маш олон ахмадуудтай одоо яг ажиллаж байгаа тэтгэврийн наснд өгсөн ахмадуудтай за одоо 1-2 жилийн өмнө тэтгэврт гарсан ахмадуудтай 5-6 жил болсон ахмадуудтай одоо уулзаа судалгаа явуулахад би бол эрт тэтгэврт гардаг нь буруу байж миний хөдөлмөрийн чадвар хэвээрээ байсан байна. За магадгүй зарим нь бол одоо хөдөөгатай байдаг юм уу одоо аж ахуйн чанартай ажлуудаа эрхлээд бас сайхан одоо сэтгэл хангалуун байгаа хүмүүс байна. За зарим нь бол би арай эрт гарчижээ энэ чинь хамт олноосоо холдоод гэтэл миний тэтгэвэр бага байсан байж тийм. Гэх зэрэг маш олон зүйлийг шингээсэн бид нар ажил олгогчдод энэ нэмэлт өөрчлөлт ямар ач холбогдолтой. За оюутан залуучуудад ямар ач холбогдолтой. Стартап буюу шинээр бизнес эрхэлж байгаа одоо залуучуудад ямар боломж өгж байгаа нэгэн дадлын шимтгэлээрээ дамжуулаад. За нөгөө талдаа яг өнөөдөр хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүст яг ямар ач холбогдолтой гэсэн цогцоор нь авч утсан. За авчирлын засгийн газар бол одоо тэтгэврээ нэмээчээ гэсэн одоо бослого хөдөлгөөн юу гэдэг юм бэ? Суултыг дарах гэхээсээ илүү үгүй нөхдүүдээ засгийн газрын гишүүдээ бид нар энэ тогтолцоонд өөрчлөлт хийх цаг шүү гэж үзсэн учраас бид нар саяны тогтолцоонд өөрчлөлт хийх энэхүү одоо реформын шин чанартай өөрчлөлтүүдэд оруулж ирээд өчигдөр эцэлэн батлууллаа. За тэгэхээр бас таны саяны өгсөн мэдээлэлээс ингээ харж байхад бас 2007 онд тухайлбал төрсөн иргэд бол яг өнөөдөр хөдөлмөрийн зах зээл дээр хамгийн идэвхтэй бас нэг хэсэг болж байгаа ч. Гэхдээ тоон дүнгээс харахаар 2030 онд бол бас айсуу хөдөлмөрийн бас дахиад нөөцийн юм хязгаарлалтууд орж эхэлнэ гэсэн юм дүр зураг бас ажиллах хүчний. Ажиллах хүчний. Тэгэхээр энэ дээр ер нь яг яамны зүгээс яг түн чиглэсэн тухайлбал бодлого дунд бол урт хугацаанд ямар стратеги барихаар. За энэ бол зөвхөн гэр бүл хөдөлмөрийн Монголын яамнаас гэхээс илүү энэ Монгол Улсын төрийн бодлого байх хэрэгтэй. Бид нар ажиллах хүчний хомсдол бол тодорхой хэмжээнд байна. За хийсэн судалгаагаар яг өнөөдрийн байдлаар ойрын 3 жилийн хугацаанд 82 мянган орчим ажлын байранд одоо ажиллах хүч дутхна гэсэн тооцоол гарч байгаа. За нөгөө талдаа одоо ажилд авъя гэсэн 1000 зар байхад одоо ажил хайж гэнэ гэсэн 10 зар байдаг шүү дээ. Энэ маань одоо маш олон урт хугацааны бодлогын одоо зарим зөрүүнүүд гарч ирж байна л да. Жишээлбэл өнөөдөр яг хөдөлмөр эхэлж байгаа нийт иргэдийн 50-аас илүү хувь нь сурсан буюу эзэмссэн мэрэгжлээс өөр ажил хийж байна. Энэ юг харуулж байгаа нөхөр манай боловсролын систем маань ирээдүйд эрэлт бий болох хөдөлмөрийн зах зээлд тохируулж болсон хүчнээ бэлдээгүй байна гэсэн бодлого шүү дээ нөгөө талдаа. За нөгөө талдаа мэдээж хэрэг төрөлт буурсантай холбоотой яг хөдөлмөрийн насны иргэд бас одоо бага байна. Тийм ээ нэг хэсэг одоо алтан гахаа жилгээл төрөлт өндөр байсан бол тий одоо тийм ээ одоо ингээд төрөлт буурж байна. За одоогоос 5 жилийн өмнө Монгол улсад 80 гаруй мянган хүүхэд төрдөг байсан бол 2025 оны байдлаар 58 мянган хүүхэд төрдөг. Нөгөө 80 мянга байсан том нь 58 мянга руу буурж ийн гэсэн үг шүү дээ. За энэ бол зөвхөн одоо Монгол улсын асуудал биш болсон байна. 2025 онд Франц улс анхудаа нас орсон иргэдийн тоо төрсэн хүүхдийн тооноос илүү гарлаа шүү дээ. Үндсэндээ Франц улсын хөөмийн өсөлт тэг зогссон гэсэн. За Япон улс байж байна. За 2025 онд Хятад улс маань хамгийн бага төрөлттэй жил байлаа. Солонгос улс. За энийг ухтуулж бид нар ямар бодлого барих ёстой юм бэ? Гэр бүл хөдөлмөр нийгэм хамгааллын Монгол улсын засгийн газар тэг хүмүүр яаж хичих ёстой юм бэ гэдэг бодлого гаргах хэрэгтэй болж байна шүү дээ. За энэ хүрээнд бид нар Монгол улсын засгийн газраас санаачлаад гэр бүлийн хөгжлийн тухай хууль гэдэг хуулиа санаачлаад улсын хурлд өргөн мэдүүлсэн. За энэхүү хуулиар бид нар олон хүүхдийн бодлогыг илүүтэй дэмжих тийм ээ. Хүн амын бодлогоо бид нар шингээсэн ийм хуулийг өргөн барьсан. За мэдээж хэрэг одоо эдийн засгийн хөшүүрхтэй ийм зүйл залтуудыг оруулсан. За бид нар намрын чуулганаар хэлцэж батлах хэрэгтэй. Ингээд бид нар энэ төрөлтийг тодорхой хэмжээнд дэмжиж өсгөх одоо бодлого өргөлж барьж явах хэрэгтэй. Нэг жил бариад одоо хийх биш. Тийм учраас бид нар энэ олон хүүхдтэй бодлогыг одоо дэмжих зүйлүүдийг дандаа эдийн засгийн хөшүүрхтэй явуулах хэрэгтэй. Сая одоо энэ татврын багц зүйлийг та бүхэн бас анзаарсан баг тийм ээ. Хөдөлмөрөөсөө доод хэмжээгтэйг болголоо. Энэ болгон ч л одоо нөгөө иргэн дээр илүүтэй ачаал өгөхөөсөө илүү
За манай ялангуяа манай гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай бол илүүтэй гэр бүлдээ цаг зарцуулах. За гэр бүлдээ цаг зарцуулж байгаа бол ажил олгогч маань тухайн хүнд одоо цалинтай чөлөөнүүдийг хэрхэн өгөх юм. Гэх зэрэг маш олон бодлогод би энэ хуулийн тухай бас дараа нь намар батлагдсны дараа бас илүү дэлгэрэнгүй бас ярьж өгье. Таны сэний асуусан асуулт нь бидний ажил хүчийг доктортой нийлүүлэх. Гаднаас одоо жишээлбэл Монгол улсад ирж жилдээ 20 гаруй мянган иргэн ажилдаг. Гэтэл манайхаас жилдээ бас одоо 40 мянган иргэн гадагш явж ажилдаг. Энэ одоо ажил хүчний шилжилт хөдөлгөөнийг бас зохицуулах бодлогыг бид тууштай цааш тавьж явах хэрэгтэй гэж үзэж байна. Тэр 2026 оны байдлаар ажилгүйдлийн түвшин 5.56 гэсэн нэг тоондор хэлбэлцэж байгаа шүү дээ. Нөгөөдөөгөр бас яг ядуурлын түвшин өнөөдөр бас 28% гэсэн нэг ийм дүн явж байгаа. Тэгэхээр эх жилүүд ялангуяа эх жилийн тухайлбал аваад үзвэл яг богино хугацаанд яамны зүгээс авч хэрэгжүүлэх яг стратеги бодлого нь юу чиглэж байгаа вэ? Яг ядуурлын буур ажилгүйдлийг сая таны хэлсэн 27.1% ядуурлын түвшин. Энэ маань 22 оны статистик шүү. За статистикийн газраас бол 2 жил тутамд энэ ядуурлын түвшин буюу одоо энэ амжиргааны түвшин одоо статистик мэдээ гаргаж байх хэвээр шинжлэгдэж гарсан 18% таа байгаа. Тодорхой хэмжээнд буурж байна. Статистик бол удлаа хэлэхгүй шүү дээ. За энэтэй угтуулад бид нар одоо манай гэр бүл хөдөлмөрийн хамгааллын яам дээр бол хөдөлмөрлөлтийг дэмжих сан гэж байдаг. За энэ жил бид нар хөдөлмөрлөлтийг дэмжих сан дээр 106.6 тэрбум төгрөг төсвөлөд ажиллаад явж байна. За одоо ажил маань талаасаа илүү хугацааг явуулаад бид нар энэхүү сангаараа дамжуулаад 5,000 өрхөд бид нар тоо тавьж өгч. Өнгөрсөн жилүүдэд бид нар 3,000 өрх гэж байсан бол энэ жил бид нар 5,000 өрх буюу 20 орчим мянган иргэнийг амжиргааны түвшнээс дээшээ гаргая гэж. За хэмжигдэхүйс тоо тавьж байгаа юм байна. За бид нар зорилттой тоогоо тавьж байна шүү дээ. За бид нар 5,000 кейс менежмент дээр нөхөр Абубакирийн гэрт нь очиж ажиллах. Тийм энэ маань хятадын одоо хамгийн сайн туршлага. Яг кейс менежментээр тулгуурж ажиллах. За бид нар одоо гэр бүл хөдөлмөрийн хамгааллын яам маань бүх аймагуудаар явж ажиллаж байна. За одоо саяхан хэд хоногийн өмнө Сүхбаатарын талбайд манай нээлттэй албаны өдөр болсон. Хэрвээ та очиж сонирхсан бол хөдөлмөрлөлтийг дэмжих сангаас 5-аас 20 сая төгрөг авсан одоо бичил үйлдвэрлэгчд маань ямар их зүйл хийж байна юм. За бид энийг одоо бас сайн сурталчилж хэлж таниулж чадахгүй. За мэдээж хэрэг хөдөлмөрлөлтийг дэмжих сангаас хүссэн иргэн бол бас авч чадахгүй. Ягдгүй л нөгөө мөнгө нь хязгаартай авахыг хүссэн иргэдийн тоо илүү байгаа учраас зарим газар одоо би авч чадсангүй гэсэн асуудал байна. Гэхдээ авсан иргэд маань жишээлбэл Өмнө Говь аймаг, Баян-Онгор аймагт тав хүн очиод үзтээ хөдөлмөрлөлтийг дэмжих сангаас одоо жижиг зээл энэ маань нөгөө талдаа хүүгүү барьцаагүй зээл шүү дээ. За хэрвээ хөгжлийн бэрхшээлтэй иргэн байвал 50% та буцаагаа төлчих 50% чинь одоо төлөвлөхгүй гэсэн бодлого. Энэ маань нөгөө амжиргааны түвшингөөс шугамнаас дээшээ гаргах гол зорилго. Энэ сангийн зорилго маань. Энэ бол жижиг дунд үйлдвэрлэлийг эрхлэх сан биш шүү. Энэ бол хөдөлмөрлөлтийг дэмжих сан буюу бичил одоо тийм санхүүгийн дэмжлэгүүдийг үзүүлдэг сан. За энэ хүрээнд бид нар энэ жилийн 5,000 өрхтөр ажиллана гэж тооцсон. За одоо жил дундаа орж ийн бид нар нийтдээ 3,000 орчим өрхтөр одоо хурж ажилласан байна. За эдгээр иргэдийнхээ одоо амжиргааны түвшинд дээшлүүлэх бодлогыг бид нар тасралтгүй авч явах хэрэгтэй. Саяхан одоо 5 сарын 26-нд долооны өдрүүдэд Бээжин хотноо дэлхийн одоо ядуурлаас бууруулах ассоциац гэж байгуулагдсан. Энэ дээр манай Монгол улс санаачлагчаар хамтран ажиллаад явж байна. Ингээд бусад улсуудын туршлагыг харж байхад ихэнхдээ хөдөө аж ахуйн буюу жижиг үйлдвэрлэлийг тулгуурлаж одоо амжиргааны түвшингээ дээшлүүлж байгаа бодлогод байна. Энэ сайн туршлагуудыг ч бид нар хэрэгжүүлж байгаа. За тэнд урилга үлээ авч хүрэлцэн ирж ярилцсанд баярлалаа.